та бүхэнд үргэлжлэн хүрж байна. Тэгэхээр одоо нэвтрүүлгийнхаа дараагийн зочныг үзэгчтэйгээ уулзах гэж байна. Дараагийн маань зочин маш алс хотоос бидэнтэй холбогдож байгаа. Тодорхойлбол Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос бидэнтэй интернетээр холбогдоход бэлэн болоод байна. Тэгэхээр дараагийн маань зочин үзэгчид та бүхний сайн мэдэх нэгэн хайртай жүжигчин байгаа. Их бүрдийн домог Сувраган цэнхэр улс гэрлэж амжаагүй явна. Жинжима зэрэг олон 10 кинонд өөрийнхөө дүрийг мөнгөлөн үлдээсэн Монгол улсын гавьяа жүжигчин Бат цэцэг бидэнтэй интернетээр холбогдоод ярилцахад бэлэн болоод байна. Сайн байна уу? Урьдчилан хүлээн авсан баярлалаа. Танд болон танай гэр бүлийнхэн шинэ жилийн баярын мэнд хүргэе. За, сайн байна уу? Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье. Тэгэхээр Чикагогийн монголчууд шинэ жилийн баярыг хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг вэ? Шинэ жилийнхаа баярыг сайхан тэмдэглэв. Чикагогийн монголчууд ер нь энэ орчмынхаа нийтдээ 6000 байдаг. Тэгэхээр наадам шинэ жилийг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ олон хүмүүс байдаг учраас Чикагогийн шинэ жил 4 хэсэг тэмдэглэгддэг. За энэ шинэ жил наадам бол зөвхөн шинэ жил наадамдаа биш. Монголчууд одоо энэ Америк өргөн удам Америк гүрэнд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань уулзаж бие биентэйгээ учран залгадаг бас нэг юм давхар баяр байдгийн. Тийм болохоор бид өргөн дэлгэр тэмдэглэж гэж байна. Ааха, за баярлалаа. Тэгэхээр таны хувьд сэтгэлдээ нь хоногсон хамгийн сайхан шинэ жил ямар шинэ жил байсан бэ? Хизээ болж исэн бэ? Миний хувьд хамгийн дурсгалтай шинэ жил хүүхэд байхад хийжсэн шинэ жилүүд байдгийн. Нэгдүгээр ангид байхдаа би цасан ширхгийн охинд тоглохоор болов. Тэгээ энэ бол надад маш их дурсгалтай ийм үе болж үлдсэн. Учир нь тэр үед одооных шиг ийм гоё дайсансууд байдгүй байсан. Ээж аав хоёр маань бөөн хөл болоод дэлгүүрээс одоо хэдэн метр чи маарл аваад тэрийг гоё дэрвэлэхийн тулд төмсний гурилаар цардаад тэгээд ватан цаасаар ийм титэм ойж өгөөд титмэн дээр одоо блёстик гэж байла л да. Тийм блёстикнууд хадаад тэгэл энэ дайшинс их гоёо дэрвигээ дээр нөгөө гоё от шиг ингээд гялалцсан юмнуудаа хадаад бас ингээд шахаа оёод өгсөн. Тэгээд бас болоог нөгөө шинэ жилийн цасан ширхэг хийхэд тулд цаас цоологчоор ингээд надад цасан ширхгийг цуглуулад өгсөн. За миний хүү энийг яг бүжиглэхлээрээ л мод руугаа цацаараа би тэрийг бүр тасаад тагцсан. Зөвхөн бүжиглэхтэй л энийгээ цацна гэдээ хадгалчихсан. Ингээд шинэ жилд орж исэн маань их гоё байсан. Тэр ойж өгсөн дайшинс миний зөвхөн тэр үеийн нэгдүгээр ангид байхын сайхан сэтгэл томорсон дайшин төдийгүй бас миний насан туршийн нэг сайхан дайшин зурж сэтгэлд үлдсэн байдаг юм аа. Бас дараа нь дунд ангид байхдаа энэтхэгийн үлгэрээр бид нар Багнааданд орсон. За энэ Багнааданд саран гэрэл оюун цэцэг тохинтой бид нар уруулаа орж ирсэн. Тэгээд манай ангийнхаа их туслана л да. Ангийнхан маань ээжийнхээ одоо бодог шунх гоё нөмөрдөг капрон ачуур одоо тэгээд элдв шалдын юмнууд авчирж бид нарыг их гоё. Тэгээд энэ дотор одоо олонний танил хүмүүсээс гэх юм бол та бүхэн сайн мэдж байгаа төрийн шагналт гавьяач жүжигчин Төмөрбаатар байна, Цэ Төмөрбаатар мөн эдийн засгийн ухааны доктор, Монгол Дээд сургуулийн захирал Дашцэв байна. Гангар инвест компани захирал Прөвэ байна. Гэх мэтийн за тэгээд ер нь манай ангийнхан бүгд их идэвхжүүлээ оролцож бид нарыг их сайхан энэ Багнаад маань бэлдэж өгсөн. Тэгээд бид сургуульдаа бас хотод шалгарч их олон албан байгууллагуудын шинжилгээр очиж тоглож байсан маань их дурсгалтай байдаг юм аа. Ааха. Өнгөрсөн 2011 онд таны болоод таны гэр бүлийн хувьд уран бүтээлийн ол замаг хэр он болвоо? Энэ улирч байгаа 11 онд Машгат маань Тэмүүжин гэж нэг зохиол бичсэн. За энийг бид нар энэ 12 онд 3 хэл дээр аудио ном болгож гаргахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна Шадар сайдын ивэлдор Америк дахь монголчууд гэдэг ном хийхээр одоо бэлтгэл ажил нь хангагдаад байгаа. За энэ юун тухай юм бэ гэхээр одоо Америкт нийтдээ 30-аад орчим мянган монголчууд байдгаа гэсэн албан бустай байдаг. Энэ бол Монголын маань их томоохон хэсэг шүү дээ, том масс. Энэ массын ажил, амьдрал, өөх, түүх, ололт амжилтыг бид нар өгүүлэхийг зорьсон. Энэ бол хожим хойч үеийнхэндээ бас түүх, өөх, бас өгөөжтэй ийм ном болно гэж үзэж байгаа юм. За энэ номын ажлыг бид нар 2012 онд амжуулахаар одоо бэлтгэлээ хангаад байна да. 2012 онд та бүхнийг бас Монголдо ирэх сураг байсан. Монголдо ирэх үү? Тэгээд ирээд бас ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ? Саяны ярьсан номын ажлыг амжуулчаад тэгээд ер нь 2012 он гэхэд нутгаа зорино.
очих гэж бодож байгаа. За тэгэхээр шинэ жилийн баяр бол гэр бүлийн баяр гэдэг. Танихаар хайрыг тодорхойлооч гэвэл юу гэж хэлэх бол? Хайр гэдэг бол бидний энэ амьдралыг туулах жигүүрийг эрч хүчээр дүүргэж яадаг ийм эрчим гэж би боддог. Хайр гэдэг бол агуу зүйл. Таны хоёр хүүгийн нэг нь эдийн засагч, нэг нь найруулагчийн чиглэлээр суралцж байгаа гэсэн. Мэдээд сургуулаа төгсөөд Монголдо эргэж ирж ажиллах байхаа. Ер нь хизээ төгсгөө Монголдо эргэж ирээд ажиллах уу? Манай хоёр хүү сургуулийн төгсөөд нутагтаа очиж ажиллана гэж ярьдаг. Очих байх. Уран бүтээлч хүмүүсээс өөрсдийнхөө бүтээсэн дүрүүдээсээ аль нэг дүрийг бас илүү онцолж, илүү хайртай байдаг гэж ярьдаг. Харин таны хувьд ямар дүрдээ илүү хайртай вэ? Би зүгээр ингээ олон хүмүүстэй ярилцаал явж байхад хамгийн их хөлс хүч гаргасан, хамгийн их зовжээж бүтсэн дүртэй илүү хайртай байгаад ах шиг ажиглагддаг. Таны хувьд ямар дүрдээ илүү хайртай вэ? Тийм ээ. Тэр бол үнэ. Эх бүрдийн домог гэдэг кино бол миний оролцож ажилласан хамгийн анхны кино юм байгаа. Энэ бол 1975 онд дэлгэснээр гарсан кино юм. Энэ кино надад маш хүнд байсан. Би энэ кинон дээр тоглохдоо киноны тухай ямар ч ойлголт байгаагүй. Энэ кино уран бүтээлийн гараа гэдгээр их төвөгтэй байгаа зогсохгүй. Надад амьдралын олон зүйлийг ухааруулсан болохоор би энэ кинонд илүү хайртай байдаг. Энэ кино бол миний 18 насыг дэлгэсэнд авч үлдсэн. Бас олон ахмадууд надад энэ кинон дээр ажиллахад маш их олон зүйлийг ухааруулж өгсөн. Одоо энэ Эх бүрдийн дом кинон дээр энэ киноны маань зохиол бол Эсэрнэго наран гаруу гэдэг өгүүлгээр бичигдсэн юм шүү дээ. За энийг кино зохиол болгосон арт уран зохиолч Даш Дорогой, Сормон Нэрчээ Даш Дорогой. За энэ кинон дээр ажилласан уран бүтээлчид бол хосгүй сайхан дэлгэцийн ийм уран бүтээлчид байсан. Би их азтай. Олон сайхан дүрээр нь та бүхэн мэдэх ардын жүжигчин Чимэд Осоргой байна. Чимэд Осоргой байсан, Цэдэд Гой байсан. За өндөр ээжид тоглодог Цэмбэл Магой байна. Дарь базар тоглодог Зан Базар Гой байна. Элбэг сайхан гээд жүжигчин байна. Хүрэл жүжигчнийг мэднэ. Би хүрэл жүжигчнтэй гэрэлж амжаагүй явна. Мэлми гээд кинонуудад дараа нь тоглосон энэ их сайхан жүжигчин. За Нямсрын гээд Монгол Улсын гавьяач жүжигчин байна. Тошгой хар тоглож байсан. За ер нь энэ кинонд бол ерөнхийдөө манай Монголын киноны энэ дэлгэцийн маш олон ахмад ийм нэр төртэй том жүжигч тоглож байсан. Тийм болохоор энэ улсууд миний энэ наран гаруугийн дүрийг энэ кинонд жаахан үлдэцтэй, жаахан боломжийн бүтээхийн тулд өөрснийхөө авиас бэлгээр надад ивэж өгчээсэн. Тийм болохоор би энэ их олон улсуудын халуун алган дээр бөмбөрчөөж энэ анхны кинонд тоглосон маань маш их аз олз байсан. Та гэр бүлийнхаа хүний хамтаар монголчин студийг ажилуулдаг. Тэгээд монголчин студиас Монголд байгаа хүмүүстэй болоод Америкт байгаа хүмүүст зориулаад өгүүлэн сан нэртэй цоврал нэвтрүүлгүүдийг хийдэг юм байлээ. Тэгээ зарим нэвтрүүлгээс Монголын үндэсний олон нийтийн телевизээр цацж байхад би бас үзсэн. Ер нь яагаад ингэж нэвтрүүлэг хийхээр болвоо? Нутаг орноосоо гараад хүний нутагт ирнэ гэдэг бол бүх юм шинээр эхэлдэг, амаргүй байдаг. Тэгэхээр төрүүлээд ирчихсэн улсууд нь ингээд яаж ололттой амжилттай явна, яаж ингэж ажил амьдралаа жигдэлж чадав. Энэ бүхнийг одоо энэ мэдээллийн хэрэгслээр үзүүлэх нь зөв юм байна гэж бодсон л да. Бид нар ялгаагүй бас л анх ирээд л энэ бүхний биеэр үзэн шүү дээ. Хэл сурах. Тэгэл одоо хаана юу байдгийг нь огт мэдэхгүй. Тэгэхээр энэ бүхнийг одоо монголчуудаа арай дөт болгож мэдээлэл өгч юмар бид нар энэ амжилттай яваа бас удажчихсан ийм улсуудыг урьж ярилцуулж энэ нэвтрүүлгээ хийе гэж санааг нь олсыг. За тэгээд хүмүүс үзэгчид маань өөрснөө үзээд ирэхлээр ийм санаагаар баяжуулах зүгээр юм байна. Ийм юм үзүүлж харуулж өгөөч, энийг урьж өгөөч гэдэг ингээд санаа оноогоор баяжгдаад тэгээд одоо бид нар 2 жил гарангийн үргэлж байна да. Хүмүүс ер нь эх орноосоо гараад харийн улсад амьдарч байхдаа илүү их нутгаа санаж, илүү их үн цэнийг нь мэдэрдэг юм шиг ажиглагддаг. Тэгээд та ер нь эх орноо сансан үедээ, эх нутгаа сансан үедээ ямар шүлэг, ямар дууг илүү их онцолж сонсч байна вэ? Тийм ээ, ер нь эх нутгаас хол байхад илүү их санаж, эх орны тухай дуу шүлэг илүү их сонсох дуртай болчтой. Надад холын газар усны уртад хайртай нутгаа санах юм.
хорвоо дэлхий төмний дундаас хонгор ээжигийн ботхол юм гэдэг Жавхлангийн дуулдаг энэ дуу их сайхан санагддаг, сэтгэлд ойрхон байдаг. Бас Дуучин Болдбаатарын дуулдаг Аяа би нутгаан санахаар аяар аяархан гэгэлцэн дуулдгаа гэд эхэлдэг. Тэр дуун дуртай, Лавсрангийн дуулдаг Сар шиг холын нутагт дуртай. За шүлэг гэх юм бол төрийн шагналт яруу найрагч Даш Болбрын Аяа их орхон минь гэж их сайхан шүлэг байдаг. Энэ над руу зүгээр л тэр чигээр ингээд урсаад орж байгаа юм шиг тийм уянгалаг сайхан байдаг. Хэрэгжил Монголдо ирээд манай NTV телевизийн Нандагийн ток шоунд нэвтрүүлэгт ахин зочлоорой гэж би таныг бас урих байна. Ингээ шинэ жилээ сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй. За баярлалаа, баяртай. NTV-гийн нийт үзэгчид, энэ нэвтрүүлэгт оролцож байгаа эрхэм зочид, нийт Монголын ард түмэн та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлээ. Гарч байгаа 12 он та бүхэнд аз жаргал, аливаа сайн сайхан бүхнийг авчрах болтугай.
одоо цэнхэр дэлгэцээ ширсэн суугаа бүх үзэгчдэд 2012 оны шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье. За тэгэхээр бид одоо студидтэй 2012 оны анхны зочноо урьхад бэлэн болоод байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийн дараагийн зочноор би өөрийнхөө хамгийн хайртай хүндэлж биширж явдаг нэгэн дуучин атагтай хүрсэн байгаа. Энэ хүн бол Монгол Улсын гавьяач жүжигчин Pop атагтай Сарантуяа хүрсэн ирсэн. Баярлалаа. За тэгэхээр хараагчдээ шинэ оны өдөр студид дахин уулзж байгаадаа туйлын их баяртай. Тань шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Урт шинэ гэсэн мөн өнөөдөр хүрсэн ирсэн бүх үзэгчдэд шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр одоо хүн болгон зурагтаа үзэл сайхан баярынхаа ширээний ард сууж байгаа. Шинэ жил гэдэг бол үнэхээр бас баялаг сайхан баяр юм гэж би боддгийн. Та шинэ жилийг өнгөөр илэрхийлээч гэвэл ямар өнгөөр илэрхийлэх вэ? Мэдээж хэрэг хөхтөө тийм бас чернилэн ягаан гэж ярддаг те. Чернилэн ягаан purple гэж ярддаг. Чернилэн ягаан хөх цагаан ийм л жоохон хүүтэн өнгө гэж ярддаг шүү дээ те. Тийм өнгөөр тэг ялангуяа одоо энэ студид байгаа одоо ингээл Happy New Year 2011 2012-ийн одоо гэрэл биш неоны юм шиг юм гэрэл. Ийм гэрлэр л илэрхийлнэ, өнгөөр л илэрхийлнэ. Таны одоо хамгийн дурсгалтай шинэ жил ямар шинэ жил байсан бэ? Ер нь шинэ жил болгон гоё байдаг болохоор би тэр олон шинэ жилүүдээс одоо онцгойлон нэг шинэ жилийг онцгойлно гэхлээр надад хүндрэлтэй. Тэгэхээр хамгийн ойрхон шинэ жилийг бол дурсаж болно. Жишээлбэл хамгийн урд жил яаж тэмдэглэсэн бэ гэхлээр 2011 оныг би цуслан дээрээ Шарга мөртийн аманд одоо өөрсдийнхөө байшиндаа угтсан. За тэнд их сонин хүмүүс байсан. New Star студийн продюсер Гантүр аранжиров шиг ихнэр мандах те Хуазатагаа мөн одоо emotion хамтлагтай хамт иржсэн John Steele гээд бас аранжиров шиг гитарчин Америкийн иргэн айгуу сонин улсууд дан хөгжмийн улсууд гэхүү манад ирсэн. Тэгээ эн чинь бас нэг тийм өвөрмөцтэй. Бид нар жил болгон салют буудуулдаг. Тэгээ тэр дандаа бүр зориулттай нэлээ үнэтэй салют орох тусмаа тэр жил нь их ол цомог хэмэртэй амжилттай байна гэж би боддог. Тэгээд тэр салютны ерөн уламжлал ерөн 3-4 жил дараалаад одоо энэ уламжлалаа эвдээгүй байгаа. Тэгээд салют буудсан чинь хамгийн инээдтэй бүр хажуу айлын бүр цаатлын тийм сотонгоо гэд манай хөршийн айлын нохоо байдаг байхгүй. Тэгсэн чинь тэр им нохоо манай гэрт орцсон шүү дээ. Айсандаа болоод хаалга бүгдээ онгорхоо орхиод нөгөө шампанскаа бариад ингээд бүгдээрээ солиото ингээд хараал те ходоо сол буудлаа шүү дээ чинь аюулгүй байлаа хангаал ингээд байжсэн чинь солиото буудуулчаад ингээд гэртээ ороод ирсэн чинь хүү гэж ширээнд ор нохоо орцсон. Тэгээ нөгөөх нь гарахгүй байгаад тэгээд ингээд мах зах ингээд сосис гэдрээ хуурж аваад гарсан. Тэгээ нохоо айлд орж им нохоо айлд орж ирэх маш сайн гэж ярьд юм бэл. Тэгэл одоо юун сайн тийм сайн гэл те. Тэгээ дандаа сайнаар тайлдаг. Тэгэхээр би тантай жил гарангийн өмнө ярилцчихсан олон сэдвүүдийн тухай ярилцсан л да. Өнөөдөр гэхдээ би ярилцлага бас их баярын үдшимж их гой хөнгөн, ритмлэг, инээд хөрөөр дүүрэн ярилцлага байгаасаа гэж хүсэж байгаамаа. Тэгээд 2011 оны таны одоо хамгийн их инээсэн, илгээ өрштөл инээсэн ч гэдг юм уу ямар үйл явдал танд тохиолдвоо? 2011 он гараад л би ерөөсөө 4 гээд усаас чи амарч идэг шүү дээ. Ерөнхийдөө урлагийнхан бол шинэ жилийн тоглолтоор одоо зөндөө одоо ачаалттай байсан болохоор амардаг. Тэгэхэд би амрах зав надад гарсангүй. Тэгээд DVD-ийнхаа бэлтгэл ажиллаа хийгээл ер нь одоо мөн нэг сард би бас бараг амарч амжихгүй дараагийнхаа тоглолтуудынхаа бэлтгэлийг те одоо ингээл базаана гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь хүн амрах цаг дээр л ажиллаа базаач байвал ер нь одоо ажил хийхэд ажил төлөвлөхөд их сайхан байдаг юм болов. Тийм учраас 2011 он миний хувьд маш их амжилттай жил болсон болов гэж боддог. Их одоо DVD сэтгэлийн 9 цэцэл DVD харахгүй Монгол аюулгүй цомог гаргалаа, аялан тоглолтоо хийлээ. За тэгэл DVD-ийнхаа баяраа хийсэн одоо Best of Sara гэдэг 2004 онд тоглосон амьд тоглолтын DVD CD-ийнхаа
юуг одоо хэвлэлтэнд явуулсан. Одоо шинэ оны юм уу? Шинэ оны дараа хэд хоногийн дараа гарна худалдаанд. Нэгсэндээ бол уран бүтээл туурвих онгод их орсон, хүсэл их оргилсон учраас би их тийм юутай байсан. Тэгээ 2011 онд хамгийн инээдэнтэй хошигнолтой инээдэнтэй юм болсон юм гэхээр эмэгтэй хүн бол ер нь өөрсдийгээ ер нь нэг нүцгэн шалтан ч юм уу байдалтай харагдах айгүй инээдэнтэй санагддаг юм шиг юм л да, нэг ичгүртэй юм шиг хүмүүс. Ер нь бол нүцгэн хүн бол тийм ичгүртэй биш юм байгаа юм л да. Уул нь бол илүү эргэтэндээ хүн л ичих хэрэгтэй болохоос шил хүнээс илүү эргэтэнгүй бол яахчгүй л те. Тэгээд манай ган төрийн төрсөн өдөр болоод ган төрийн төрсөн өдөр одоо нүхтийн корпоратив болоод тэгээд тэндээ оройтхом чинь өрөө мөрөө аваад бүгдээрээ амарцгаая гэж тохирсон. За тэгээд төгөрчгөөд байсан чи ядраа за одоо амрыг гэж өрөөнд орсон чи тэр нөгөө буудлынх нь өрөө нь том өрөө нь юу ванны одоо нойлынхаа өрөө рүүгээ орохдоо хан шилийн юм байна л да харагддаг. Тэгээд манай найз бүсгүй байжсэн. Тэгээд официант ингээд шампанск оруулаад ирэхлээр нь оруул гэж би нөгөө хагас нүцгэн байдалтай тэгээд хаалгаа ингээд онгойлгоцсон шилэн хаалганыхаа одоо наан ингээд хаалганыхаа ард нуугдсан байжсэн чинь официант ингээд шампанск задлаад байгаа аахгүй. Тэгсэн чинь би ингээд хагас нүцгэн гэдэг чинь тий хагас нүцгэн шүү дээ тий. Тэгсэн чинь манай найз бүсгүй чи наач официант ирсэн гэхгүй зүгээрээ би мэдэж гэсэн чинь үгүй чи нүцгэн байж тээ гэснээр намайг түлхэнгүүдээ хаалга хаац. Тэгээ нөгөө хаалганы ард би нуугдчихсэн чинь шууд нүцгэн харагдана үстэй. Тэгээд тэгэнгүүт хамгийн гол нь тэр официант нь чарсан ч юм уугүй шүү мэдэхгүй л те. Гэтэ хамгийн инээдэнтэй анекдот болсон. Тэгээд тэр нь юу вэ гэхлээр нөгөө би тэгэл нөгөө орилоод тэр уулын тэр хүн харахчгүй л байх байсан баг л та. Тэгээ нөгөө өөрийг харчихгүй гэж айсандаа орилоод тэгэнгүүт харна үстэй. Тэгээ тийм инээдэнтэй юу болсон. Тэгээд би тэгэл ихээх нь тэнэг усуудтай л гэж байгаа хгүй. Нэг нь ерөөсөө өрөөнийх нь тэр энэ талдаа ийм шилэн хантай гэдэг нь мдээгүй. Нөгөөх нь болохоор хоёр хүн л ерөөсөө бибиг ойлгоогоос болж эвгүй байлд орсон. Тэр нэг хөвгчлээ юм шиг болсон. Дараа нь би нэг олон найз нартай ярьсан л та. Тэгээд өвтлээ инээсэн л та. Бас нэг үнэхээр илэг хөштлээ нэ гэж ярьдаг шүү дээ. Тэр их инээдэнтэй байсан. Тэгэд ер нь тиймэрхүү инээдэнтэй явдлууд их гарахлаар дараа нь дурсахад их сайхан байдаг. Тийм хөвгчлөлтөө явдлууд их гардаг. Тэгээ бас нөгөө манай урлагийнхаа амир юм яриан дээр амир юм марцгнуур учраас тэгээд нөгөө одоо хүмүүс ингэдэг шүү дээ нөгөө 6 ахуулаа гэлдэг шүү дээ. Тэнгүүт хоёул нэг даруулчих ингээл те. Даруулчих гэл би нэг даруулчих гэхлээр чи юу дарах гээд байгаа яагаад юу дарах гээд байгаа юм бэ гэл. Тэгээд тэр даруулдаг гэдэг тэр бас анигоо өдрөө ярьдаг байсан. Тэгээд ер нь хөгжилтэй зүйлс их олон тохиолдсон 2011 онд аяллаар явж хахад ч гэсэндээ. Тэгтээ эргээд дурсахад 2011 он сайхан жил байсан байна. Тэг. Сайхан жил байсан байна гэдэг тэгж जैन. Хамгийн том амжилт нь юу байсан бол? Хамгийн том амжилт нь үлэмжийн чанарт дугдуулсан даа л их баярлж байна. Дээрэс нь ер нь хамгийн том амжилт бол би бүжгэлдэг болсон. Ардын дууны одоо Сэвчлийн Сүхбаатар гомн бүжгэлдэг дэглэсэн 6 бүжгийн тоглолтын дээр 6 бүжиг тавьсан. Тэрний бас нэг 3-4-ийг бүжгэлчихэж байгаа шүү. Тэгэхээр бас аюу гоё. Одоо шинэ жилийн юугаар баярын бишэлээр гарах бах. Нэгсэндээ бас хүн чаддгүй юм сурахыг хүсдэггүй юм сурсан гэдэг нь бол ямарваа нэгэн сургуульд хийж тусгай сургуульд хийгээгүй. Зүгээр л ингээл тайзан дээр прогон дээр ингээл бэлтгэл хийж явахтаа л дуурайгаал бүжиг. Тэгэхээр ер нь бол тэр ардын бүжиг биелгээч юм бол Монгол хүн болгонд байдаг юм шүү. Бэлдэх шаардлагагүй одоо урагшаа 2 хойшноо 2 гэхгүй те. Шууд ингээл дагаал бүжиглээл бүжигчт нь урдаа гараад бүжиглэхэд ингээл араас нь хараал ингээл бүжиглээл те. Тэгээ тэр нэг гоё байсан. Надад бүжиглэн гэхэд нэг тоо бодох гэж байгаа юм шиг хэцүү санагддаг байсан бол одоо би ерөөсөө санаа зовхгүй. Тэгээд бүжгийг айгүйх голдог. Энэ муу бүжиг байна, сайн бүжиг байна, бүжигчтэнд таараа байна, энэ сайн байна гэл те. Тэгээ гайхалтай сайн бүжигчтэй аялан тоглолтоор аялсан болохоор би айгүй тийм өөр бас нэг бүжгийн ертөнцид бас жоохон хөл тавьсан гэж хэлж болно. Тэгээ юм ойлгодог болсон. Тэгээ магадгүй дараа нь бүжгийн ертөнцид орох юм билүү. Ер нь мэдхгүй юм аа бас те. Магадгүй өнгөрсөн онд төлөвлөлтөд амжуулаагүй зүйл танд байна уу? Төлөвлөлтөд амжаагүй зүйл гэвэл төгөлдөр хураа худалдаж авчихад гэртээ оруулж ирж тавиаг үл юм л да. Удаал байгаа. Тэгэл аваа тавьсан, мөнгө нөгөө тавьсан. Тэгээд
нэг л авч өгөхгүй, авчиж гэртээ тавихгүй байна. Дээрэс нь хайрын бэлэг цомгоо уулын шинжилээр гаргачихъя гэж утсан амтсангүй. Гэтэ аргагүй л их ажилтай байсан л да. Бас аялын тоглолтоор явсан болохоор 40 хоногийн дотор 46 тоглолт хийнэ гэдэг чинь бас чамгүй хугацаа л да. Тэгээ 10 сарын 14-өөс эхлээд 12 сарын 4-нд дууссан гэдэг чинь бол дундаа нэг хэдэн хоногийн зайтай явсан. Тэгэхээр бол үнэхээр цаг хугацаа байсангүй. Тэгээ хайрын бэлэг шинэ поп дууныхаа цомгоо би гэгээн Валентины баяраар гаргадаг юм уу? Тэгж тааруулахаас тийм. Яг тэр Валентины баяраар илүү гоё тохиромжтой ч юм уу нэр нь. Валентины баярын өмнөхөн 7 хоногийн өмнө гардаг юм уу гэж бодчих. Архангаа хайрхан сум надад гайхалтай цагаан морь бэлгэлсэн. Тэгээ тэр лавгсрам гэдэг уяач тэр морио одоо бас манай хүүгийн нэр дээр уяхаар болсон. Тэгэхээр бас гоё санагдсан. Тэгээ бүр цагаан сормосны хүртэл цагаан. Тийм бүр гайхаа. Тэгээ нөгөө эр хүүхдээ за миний хүү дуулаад өгчих чамд чихэр үгүй шүү гэдэг шиг концертод тоглох гэсэн чинь театр нь маш хүйтэн. Тэнгүүт нөгөө наа чи боломжгүй мань халаах хэрэгтэй мань өглөө 10 цагт тоглоё гэж хэлээд. Өглөөний 10 цагт концерт тоглоно гэхээр аягүй сонио. Тэгээ өглөөний 10 цагт тоглолцоод дунд нь морио хараад үзээд ясалж хаад тэгээд оройн цэцэрлэг Архангаа цэцэрлэг хот руу яарж очиод бараг тулж очсон. Тэгээ өдөрт 2 тоглолт сум аймагт тус хийж болохоор л юм бэлээ. Хоёулаа хамтдаа нэг даалгавар гүйцэтгэг нэ даалгаварч гэх юм уу та нэг тоглоом байгаа. За энэ тоглоом маань болохоор ямар нэртэй гэхээр ухаантай шүлэгчийн тэнэг шүлэг гэдэг тоглоом. За тэгээд би 6 романтик үг 6 одоо романтик бус үг бэлтцсэн. Тэгээд та 3-ыг суулна, би 3-ыг суулна. Тэгээд авсан 6 үгээ оруулаад хайрын шүлэг зохиох юм байна. Тэгсэн яг хоо энэ бол шинэ жилийн үед биш. Таач яруу найрагч биш, би ч яруу найрагч болохоор өдөгчд манаас их эргээр хүлээж авах гэж би бодож байна. За ингээд та эхний 3 юугаа суулгах уу? За тэгээ. Үлдснийг би авъя. Та 3-ыг ав. Жижигний авт. За эндээс дахиад 3-ыг. Юу ч энэ чинь энэ романтик биш юм шиг байна те. Тийм баг. За яах. Амьд хүн аргатай. За тэгээ би танд. За. Тэгээ шууд бичих юм уу? Тий. За ямар өгнүүд байна? Та энэ дээр сувж байгаа бичгөө. За. Үсгэлэн гоо. Чин хайр. За тэгээд сэтгэлийн нар. За энэ яаж хий гутал гинэ. Яаж хий гутал? Ундааны бөглөө. Гол нь хайрын шүлэг зохион. Машины тос. За надад болохоор сарнай цэцэг, уруул дурлам гэдэг үг байна. Өшөө. Зүрх чамруу гэж байна. Романтик бус нь хэртэй хумс. Миний хэрэг гайгүй тань. Таних гайгүй байна. Хамарны үс. Ямар хэцүү юм бэ? Шүр гинэ. За миний энэ өгнөд чи харин их хэцүү өгнөд харсан ба шүү. За ингээд тэгтээ шүлгээ бичээдгийа. Ширхгээр бодрон хайлах цаасан ширхгүүд сэвшин үлэх өвлийн салхин намуухан дудахан сэтгэл хүртэл нэг л хачин таван чаргалтай шинжилий цагаан шүн дудахан амгалан сэтгэл хүртэл нэг л хачин таван чаргалтай шинжилий цагаан шүн дудахан амгалан. За би бэлэн боллоо. За сарагчийн бүгдээрээ сонсъё. За ямар нэгэн шүлгийг чинь одоо уншихад чинь бас уншилт нэг чухал юм шиг юм л да тий. Тэр одоо за ямар ч үсэн ингэж л уншээ да. Үсгэлэн гоо чинь өдөр тутмын ундааны бөглөө мэт гундаагүй. Чин хайр чинь яаж хий гутлын үзэмж мэт хөрөөгүй.
Сэтгэлийн нар чинь гомдол төрүүлэх машины тосны толб мэт жаргаагүй. Ямар гоё шүлэг. За би одоо ер нь уншихын хэрэг алга. Та нөгөө юм романтик бас үгсийг айгүй гоё эвтэйхэн оруулаад яатсан бэ? Би болохоор энд их хэцүү. За унши. Уруулт урлам чинийхээ хамарны үсийг харлаа. За болсон шүү. Зүрх чам руу тэмүүлэн шүршүүрт хурдан орлоо. Сарнай цэцэг бэлгэлтэл хэртэй хумстай гараараа хээвнийг авлаа. Болсон шүү. Арай л онцгүй шүү дээ. Наач бол нөгөө шүлгийн одоо нөгөө төрлүүд гэж байдаг шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө ахуйн юутай төрлүүд байдаг шүү дээ. Одоо нөгөө эмүүчингийн шүлгүүд байдаг шүү дээ. Нөгөө усанд ормооргүй санагдлаа, шахаага үүдэнд үлдээлээ гэх тий. Тэрэн шиг бас гоё юм байна шүү дээ. Дажгүй. За баярлалаа. За тэгэхээр хин ядагч вэ? Намагаас нь. Ахаа чам хэлээ. Тийш одоо давуу тал байсан байх л да, мэдээч хэрэг дуу дуулдаг хүн маш их олон дууны шүлэг хардаг. Тэгэхээр бас нөгөө өөртөө заримдаа ингээд дууны үг шүлгэнд таалагдахгүй өөртөө сольждаг. Тийм болохоор магадгүй. Тэгээ дээрэс нь романтик бус үг нэг гайгүй айтайхан үг таарлаа л да. Яажгийн гутлыг тооцвол усна гайгүй. За тэгээд шүлгийн тэмцээний ялагчдаа манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Споровский гийн зүгээс бал бэлгэлж байгаа шүү. Олон шүлэгчээрээ. Базар чинь аюу гоё маш амжилттай гэрээ зурнаа. Тэгээрээ. Хавтын гэрээ. Ааха. Нэлээд том гэрээ зураарай. Маш том. Ишгийн одоо студийн ч юм уу. Нэвтрүүлгийн ивент хийгч Skytel компани. Нэвтрүүлгийн ивент хийгч Monfresh. Бид их орныхоо хөгжлийг хаанаас харах вэ? Монгол хүний хөдөлмөрийн үр шин, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн хурд, бидний өрсөлдөх хүч чадал, өндөр боловсрол, өрсөлдөө итгэх итгэл, өөртөө үрэх хариуцлага, монголчууд бидний хөгжлийн дүр төрхийг харуулна. Их орны хөгжлийг тодорхойлогч, язгуур их ашигын хамгаалагч, доктортой эдийн засаг, тусгаар төхөөрөмжийн илэрхийлэл бүхэн зөвхөн монголчууд бидний ухаан, сэтгэл зүрх, гараар зогсоогдох бүтээн байгаад. Их орны хөгжлөд тэмүүлэх хүчит хөдөлгөөний нэг Skytel. Үндэсний хөгжил бадралын төлөө Монгол компани. Бонус Skytel-ийн сайтад шин бонус нэмэгдээ. Супер бонус 46 инчийн Samsung маркийн 3D телевиз. Харин нийт хэрэглэгч нартаа зориулж хоногтой сэнэглэгч карт бүр 20-100% бонус нэгжтэйгээс гадна шинээр хэрэглэгч болж буй хүн бүр 2012 оны турш өдрөл бүр өөр бэлгтэй. Бонустай шинэ жилийн мэд хүргэе. Монголын өөрийн холбооны Skytel компани. Жимсүүдийн хаан читргэн жимсний бяцхан доктор сорултай шүс. Витамин, амин, ямин цуглуул. Ханиат хүмүүний эсрэг онцгой сайн үйлчилгээтэй. Консервантгүй. Тархлаа сэргээж алчаас тайлна. Эрүүл бие, саруул ухааны төлөө сэтгэл шингээж үйлдвэрлэн. Бяцхан доктор. Этал мода шин бараа ирлээ. Мода.
сониуч залуу. Бүх зүйлсийг өөрийн хүссэн хэмжээгээр томруулж харах дуртай. Адал явдал гэдэг миний амьдралын хэв маяг. Их хотын чамаа бүсгүй надад шинэлэг өнгөлөг бүхэн таалагдсан. Хүн болгон өөр өөрийн гэсэн сонирхолтой. Зураг бүхэн өөрийн гэсэн дурсамжтай. Fine Pics 2011 оны шинэ загварууд. Толгор чанга гэрэлцэн арилтай болгоод дарсны огт тулна. Залуучхыг хүсвэл хэрэглээд үзээрэй. Чамзон. 이제 와인을 바르세요. 참전 DAG. Монфреш компани кальцээр баяжуулсан цэвэр сүүгээ танд зориулав. Эрүүл Монгол хүн та бие бодорой. Толгор чанга гэрэлцэн арилтай болгоод дарсны огт тулна. Залуучхыг хүсвэл хэрэглээд үзээрэй. Чамзон. 이제 와인을 바르세요. 참전 DAG. Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гагцгүй гэрэл зургал шороо мэт үлдэн. Амьдрал өөрөө альбом, Fuji фильм. Макс Мол худалдааны төв шинэ жилийн 10-аас 40% Big Sale 12 дугаар сарын 8-наас 1 сарын 8-ыг дуустал зарлаж шинэ жилийн бэлгийн задлж байна. Та point урамшууллын картны эзэн болж Burger Set, Spa Salon, 2 хүний үдшийн зог, France Stars шоколад зэргийг бэлгэнд аваарай. Шинэ жилийн гайхамшигт баяр Макс Молд ирлээ. Swarovski мөрөөдлийн жигүүр коллекц худалдаанд гарлаа. Романтик дур булаам Бэйжин Ultimate хөнгөн Swarovski бүсгүй таны төгс төгөлдөр оршихуй. Толгор чанга гэрэлцэн арилтай болгоод дарсны огт тулна. Залуучхыг хүсвэл хэрэглээд үзээрэй. Чамзон. 이제 와인을 바르세요. 참전 DAG. Макс Мол худалдааны төв шинэ жилийн 10-аас 40% Big Sale 12 дугаар сарын 8-наас 1 сарын 8-ыг дуустал зарлаж шинэ жилийн бэлгийн задлж байна. Та point урамшууллын картны эзэн болж Burger Set, Spa Salon, 2 хүний үдшийн зог, France Stars шоколад зэргийг бэлгэнд аваарай. Шинэ жилийн гайхамшигт баяр Макс Молд ирлээ. Swarovski мөрөөдлийн жигүүр коллекц худалдаанд гарлаа. Романтик дур булаам Бэйжин Ultimate хөнгөн Swarovski бүсгүй таны төгс төгөлдөр оршихуй. Жимсүүдийн хаан читргэн жимсний бяцхан доктор сөрөөлтэй шүс. Витамин, амин, ямин цуглуулга. Ханий томооны эсрэг онцгой сайн үйлчилгээтэй. Консервантгүй. Дархлаа сэргээж алчаас тайлна. Эрүүл бие саруул ухааны төлөө сэтгэл шингээж үйлдвэрлэв. Бяцхан доктор. Толгор чанга гэрэлцэн арилтай болгоод дарсны огт тулна. Залуучхыг хүсвэл хэрэглээд үзээрэй. Чамзон. 이제 와인을 바르세요. 참전 DAG. Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гагцгүй гэрэл зургал шороо мэт үлдэн. Амьдрал өөрөө альбом, Fuji фильм.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монфреш. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel компани. За тэгэхээр сарагч манай нэвтрүүлэгт өмнө орж байхдаа 15 жилийн өмнөх сараа, өнөөдрийн сараа хоёрыг харьцуулан ярьж байсан. Өнөөдөр шинэ жилийн үдэш гоё мөрөөдөд хөтлөгдөх илүү гоё шүү дээ. 15 жилийн дараа та ямар байх вэ? 15 жилийн дараа гэвэл жоохон зожиг. Яагаад? Тэгжүүн. Яагаад гэхээр магадгүй нөгөө хүмүүсээс залхна гэдэг үлээ те. Олон хүнтэй ажилладаг хүн чинь ингээ ядардаг шүү дээ. Тэнгүүт жоохон ааштай тэгээд нэг лам хуургууд чинь хүлээж авдаггүй өдөр мөдөр гэж үүдэг шүү дээ. Тэрийн шиг зочны юунд нөгөө туслангийн эдлэн газартаа тэгээ манаа чинь ингээл хүн уулзъя гин гэхлээр өнөөдөр хүлээж авдаггүй өдрөө. Тий. Тэгээд манай хүүхдүүд ээжээ та одоо ингээд мөгөр гэхлээр зүгээр наад хэрэггүй. Баярлалаа. Харин та нар ирж манад хоол идүүлээ дээрээ. Би та нарт тусалж болно шүү гэж. Тэг яг нэг ээж аав нар ингээд нас өндөр болохлээр ч юм уу нэг хүүхдүүдээс айгүйх ингээд хайр ачлал ингээд хүсдэг шүү дээ. Тэгэхээр би их тийм нэрлэхүү ээж болох байхаа. Яагаад хэрэггүй ерөөсөө хэрэггүй гэл те. Цаанаа бол айгаа дуртай байгаа шүү дээ те. Авчгаад хүүхдүүдээ сандаг ч юм уу. Тэгтээ жоохон тийм. Тэгэхээр манай хүүхдүүд илүү ингээл одоо энэ ээж дээр очихгүй болохгүй бах те. Ер нь ээж нэг л яагаад байна гэж нуугдаад байна аль очиж үзээч гэдэг юм уу. Яг тийм манай ээж бас нэг тийм ээж. Зүгээр би өөрөө болчихно гэлдэг. Тэгэхээр улам л би ээж дээр нэг гоё амттай юм авч очих юмсан. Ээжтэй нэг гоё юм нэг анхаарлын татах гал нэг гоё юм авч өгөөл анхаарлын татал нэг тэр хайрын татмар санагдал. Улам л нэг тийм ээжийг бүр манай ээж ямар ч юм болсон ч зүгээр сайхан болж байна баярлаа гэж хэдэж шилдэг. Тэгээ тэрийг би төрүүлэх гээл ингээл янз янзын гоё байр мараа засуулаад гоё бэлэг бэлдэг. Зүгээр сайхан баярлаа сайхан болсон байна гэх. Тийм ээжтэй тэгэхээр тэр бас их зүгээр юм шиг юм. Тэгээ би тийм л ээж шиг л хүн болох гэж бодож байна. За. Танд өмнө шинэ оны баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд та амьдралынхаа ер нь туршид хэцүү бэрхшээлтэй үедээ энэ өөрийгөө ямар зүйлээс одоо улбаалж өөрийгөө их зоригжуулдаг вэ? Хэцүү зүйлийг би тохиолдох юм бол өөрөөсөө л авдаг. Нэгсэндээ энэ хэцүү байдлыг бол би маш төвчээртэй. Би ер нь тийм уг хүн тийм л дээ. Жижигхэн шалахгүй юм дээр айгүйх ингэж уцаарлж цухалддаг хэрнээ сандарч мандардаг мөртлөө том юм дээр айгүй тайван ууж байдаг. Тэгээ дээрэс нь ер нь яардаггүй том юм ингээл айхтар юм боллоо гэхэд ингээл хүн ингээл паникнд ороод айгүй ингээл яарал сандраал буруу алхам хийдэг штэ. Тэхгүй тэгэл хүнтэй маргаллаа ч гэсэн хүнд таарахын юм боллоо гэхэд бол хэзээч төрүүлж алхам хийж одоо таарахын байх алхам хийдгүү. Тэгээ тэр нь юу вэ гэхээр ер нь жоохон хүлээцтэй ханддаг болсон ч гэдэг юм уу. Тэгээд хүнд асуудлыг бол шууд нэн даруй зогсоож тэрийг таслан зогсоох ёстой гэж боддог. Тэгээ тэрийгээ би өөрөө яаж хийж байгаа л өөрөө би гүйцэлдүүлээ. Тэгээ тэрийг хийснийхаа дараа би ингэсэн, би тэгсэн гэж ярьж хуйлах дуртай. Найз нартаа уйлгах ч юм уу. Тэгэл тэр нь надад илүү тайвширд юм санагддаг. Урд нь би ингээд уйлж болохгүй гал ингээл те. Гэт өгсөн бол одоо өөр ихгүй айгу уйланхаа уйлаал найзтай ч юм уу гэрийнхэндээ ингээд сэтгэлээ онгойлгодог. Тэгээ би бол нулимсаасаа ичдэг. Энэ бол хүний одоо ер нь л робот биш хүн л бол тэгэл тэр хүнээс гарах хэвээр. Тэгэж би стрессээ тайлдаг. Тэгээ ер нь ямарваа нэг хэцүү юмыг давн туулсны дараа л хэлдэг. Тэгээс одоо хэцүү болчлоо туслаараа гэж ярьдаг. Таны аваа том амжилтанд хүрэгт чинь таны ачид багш нар чинь ойр дотны хүрээлэгч чинь зөндөө хүн тусалсан. Үүнээс гадна та өөрөө маш их зүйл хичээж байж их амжилтанд хүрсэн. Тийм учраас та өдөр болгон өөртөө ямар нэгэн үг хэлж би өөртөө хайртай. Тэгэхээр амжилт би одоо нэг агуу амжилтанд хүрсэн гэж өөрийгөө хэлэхгүй. Тодорхой хэмжээний өөрийнхөө хэмжээнд таарсан амжилтанд би бол хүрч чадсан гэж боддог. Гэхдээ цаашид зөндөө олон амжилтууд намайг хүлээж байгаа гэж би боддог. Тэгээд
сара ингэж болоо юу гэж би ерөөс их асуудаг гэсэн. Ингэж болоо юу? Хүч тэгээ яасан бэ нөгөө хүсэж мөрөөдөд байсан юм чинь ингэж болоо юу те? Ийм хэм байсан юм, ийм амархан байсан юм уу? Үгүй шүү гэд. Тэгээд ингэж болоо юу гэж би зөндөө их асуудаг ерөөсөө. Дэрэс нь талент харж байгаа. За чи юу хүсэж байна? Тэгээд нөгөө би үнэхээр үлээ хамгийн хөөрхөн дур булаан бүсгүй. Би хамгийн гоё сайхан хоолойтой гоё үзэгчтэй хайртай, үзэгчтэй амар хайртай, үзэгчт маань ч гэсэн надад их хайртай учраас би сайхан харагдаж, сайхан дуугаа дуулна гэж би энэ ядаргаатай юм сценарий гэж би эзэж тайзнаар гардггүй. Би бол ёо ямар гоё юм бэ? Манай хэд ч намайг хүлээж байгаа даа гэлээ. Гараад нэг гоё сэргээгээд үгийж гэдэг юм уу те? Ингээд бүр нэг тийм сэтгэлтэй. Би нэг ямар нэг одоо бурхан лам нам хуваргаар ном уншуулах гэсэн юм шиг л гардаг ш тайзан дээр ингээл нэг өөртөө амир нэг гоё ингээл өөрөө ингээл нэг бурханлаг юм хийх гэж байгаа юм шиг. Тэгээд хичнээн ядаа. Тэгээд дараа нь зөндөө тоглолт хийсэн дараа ингээл амар ингээл ядрангуут ингээл хамаг шүүсэн шахацсан юм шиг те ингээл болцсон ингээл тэнгуут амар их ядарснаа сүулт нь мэдчихээн. Тэгээс биш ингээл тэр намайг дурсдаг болог дуулаад ингээл инээгээл үзэгчтэйгээ ингээл нялуураад инээж минийгээд бүр нөгөө өөрийгөө ажил хийж байгаагаа ч мартцсан. Тэгэл дуусаад ингээл бүх юм ингээл дуусаад төгсгөлд ингээл амар ядарсан баг чи хүмүүс ирэл зураг авахуулаа үстэй малгаатай хөлнөг очил зураг авахуулаа ёо ингээл өрөөндөө ороод малгайхаа тайлан ёо ямар их ядарсан бэ гэд тэгэнгүүт хуцаа салангуудаа за одоо юу их вэ гэл те. Тэнгүүт чи манайхан хүү ядраагүй мөг гэж ахаад нэг концерт тоглочих уу. Тэгэхээр энэ юу вэ гэхээр ерөөсөө нэг өөрөө өөртөө айгүй хайртай. Би өөрийгөө хайрладаг учраас би өөрөө өөртөө хөвтэйхэн дуунууд сонгож дуулдаг хоолондоо. Одоо ер нь юмдаа нэг тийм өөрийгөө л их хайрладаг юм болов. Өөрийгөө хайрлаж байгаа хүн бусдыг илүү хайрлаж чаддаг. Өөрийгөө ерөөсөө хайрладаг хүн бусдыг эзэж хайрладаг. Энэ хувиа хичээсэн хүмүүс ингээ бусдын төлөө явдггүй гэж худлаа юм шиг ээ. Хувиа хичээсэн усуд бол өөрийгөө хайрладаг усуд юм болов гэж би боддог. Тэгэхээр эзэн хичээвэл заяа хичээн сараа. Тэгэл ингээл сүүлдээ бүр хүн амар амт маш их амттай зүйлсийг хүнтэй хуваалцаж идэхгүй бол амттай санагдхаа байждаг. Нэх гоё ингээл амттай гүнгүүт ингээл өчнөө нүд харж байгаа чи яах вэ гэж хаагаад тэгэл өөртөө амар жоохон ногдон гол тэгэл за амар гоё юустай гэл эдэнгүүт бас тэ хүн яг ийм хэмжээний хүртэл өөрийгөө бясалгаж өөрийгөө одоо хүмүүжүүлж те ингээд би гав ганцаархнаа буруу хараад эдсэн эсвэл хуваагаад эдсэний ялгаа энэ байна штэ. Тэгэхээр хүнд ер нь жаргалтай байхад их юм хэрэггүй гэж би боддог. Тэгэхээр жоохон юмар жаргаж сур. Бага юмар хангалттай байж сур гэж би өөрийгөө боддог. Тэгэд их юм бол хүнд их зовлон айгүйх тийм ажил нэмэгдүүлдэг учраас сэтгэл зүрхэндээ өөрийгөө тэл эзэн хичээвэл заяа хичээн. Сараа ингэж болоо юу? Чи ингэж зогсож болохгүй. Амжилтандаа тий одоо цадаж болохгүй. Тэгээ энэ амжилт ч юм уугүй ч юм уу тий юм ертөнцийг бодит нүдээр хар гэж боддог. Тэгэл надад ямарваа нэгэн ажилгүй, ямарваа нэгэн зориггүй байх юм бол миний амьдрал утга учиргүй санагддаг. Тийм учраас бол заавалчгүй нэг юм хийн. Тэр байтугай дуун урлагаас хүндэрсэн байсан ч гэсэн би төр зүр дуулахгүй байсан ч гэсэн би ахын ажлаа айгуу сайн хийдэг. Одоо шинэ жил гарах гэж байна гэл тий. Тоос шоргоог өвч юм уу тий ингээл 50 маврын янзлах ч юм. Тэр бол ерөөсөө хизээч миний сэтгэл зүрхэнд зогсохгүй юм шиг байлаа тэр өөрийгөө ингэ зовоодаг тий. Амралтын өдрөөр ингэ зовоо зүгээр сүчдэг. Ямар нэгэн аргаар л өөрийгөө ажилтаа байлаа тий. Тэр нь бол миний зарчим. Зөв хаалтаараа хичээлж гин үү одоо бясалгал хийж байгаа гэж түр ярьж байсан. Хичээл гэх шухаад зөв хаалтаар амьдарч гин үү гэж хэлэх юм да тий. Ер нь амьдарч байгаа. Одоо 2 жил болж байна. Хамгийн гол нь ер нь хотод хоол хүнс зөв байх юм бол бас толгой бодол санаа ч гэсэн зөв болох магадлал өндөртэй юм шиг санагдсан. Тэгээ бухимдах ч юм уу, хүнд уурлах, гомдох, усаарлах гэдэг зүйлс манай гэр бүлд бол багассан. Ер нь хүүшээ гэдэг амар уурладаг штэ тийм уур байхгүй болсон. Тэгэл ингэж юм чинь албан газар мазар заримдаа ингэ дуулж молох гэхээр заримдаа айгу хүн тэтгэлгүй ч юм уу тэгэл хариуцлагагүй хандангууд та нар одоо ямар сони юм бэ гэж уурлангуудаа цаашаа харангт энийгэл ингэж болохгүй штэ. Тэгсэн чи манай урлагийнхан гайхаад нүдэн ингээд тэнгуүт би хараа уурлахтаа хүртэл уурлах ч юм уу шаардлага тавтаа хүртэл нэг юм одоо чин сэтгэлээсээ шаардлага тахгүй нөгөө жүжиглээд байгаа юм шиг те нөгөө худлагаас уурлна гэж ярьдаг штэ те.
Тэгэхээр ер нь тэр зүв юм болоо гэж бодсон. Хүүхд мөхтэй зандрах ч юм уу ер нь яагаад ингэ гэд ингэнгүүтээ цаана инээгээд идэг. Өөрөө яг үнэн сэтгэлээс уурлахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүндээ айгүй амар юм шиг байлаа. Хувь үндээ бод нэг ядаргаагүй. Тэгэл тэнгүүтээ заавалчгүй ингээд нэг уцаарлсан үг хэлсэн ч гэсэн гих шиг ч гэдэг юм уу. Тэгээд уралчвал яах вэ тоо? Тэгвэл ямар байна гээл те. Тэгэхээр айгүй хүн айгүй өөрхөн тэгэл одоо зураг мураг авахлахтаа ингээд хөөе зураг авахулчих гээл. Хөөе та надаас зөвшөөрөл авсан юм уу? Гэдэг гэсэн үг. Та надаас уучлаад юу гэдгийг надтай мэдлээ зөвшөөрөл авах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ зураг авах хэрэгтэй шүү дээ. Би танд зураг авах дургүй байгаа ч юм бэлээ та яаж мэдэж байгаа юм гээл тий. Гэдэг ч юм бэлээ тий. Нэг тиймэрхүү маягаар одоо тэр өдөр тутмынхаа стрессээ тайлдаг болцсон болохоор надад зөв хоолт маань миний амьдралд айгүй хэрэгтэй. Дээрэс нь хоолонд их сайн юм шиг байлаа. Тийм үү. Тий хоолонд их сайн. Тэгээд амралт ерөн амар ядарсан байгаа үед бол альжаал тайлахад бол зөв хоолт хэрэгтэй. Сарагч одоо ингээд хүмүүс ярьж байна л да. Энэ шагналын үнцэн гэдэг зүйл байхгүй боллоо гэж гавьяат гэдгийг бол ингээд бүр асар их өгдөг байсан. Одоо ингээд сүүлийн үеэс өшөө шагналууд өгөөд байна гэж гадуур яригч байгаа штэ. Та юу гэж боддог вэ? Төр төмгөр яс чамбгар гэж үг гэдэг баха тий. Тэгэхээр бол ямарваа нэгэн шагналыг бол төр зэсэг нь өөртөө мэдэж өгдөг. Тэр хүн ер нь манайхан сүүлийн үед нэг өөрсдийгөө ингээд нэр дэвшүүлээл те өөрийнхөө материалыг өөрсдөө цуглуулад авчиж өгсөн явдал их гардаг байл. Дээр үуч одоо нутгийн зөвлөл үгүй ер нь чамааг одоо ингээд гавьяатад нэр дэвшүүлээ те. Минийхүү одоо эн чинь бас ингээд гавьяа шагнал авах хэвээр хүний нэр гэж бодож ийн гэж олон хүмүүсийн хуралдаад тэгээд зөвлөлдөөд протокол хөтлөөд тэгээд тэр материалын цуглуулад би энэ хүнийг ингэж ийм учраас гавьяатад нэр дэвших зөв өснө гэж бодож ийн гэж улсуудын тэгэхээс хиймлэр биш би нэг гавьяат дүүн нэг гавьяат болох гоо тэгээд та надад нэг тий бичиг хийгээд өгөөч мөгөөч гэж тийм хиймэл аргаар бол шагнал авна гэдэг бол буруу бах л та. Тэгэхээс юу гэдгийг одоо Баян Улгийн аймгийн тэр сумаас сагсаа сумаас захиа бичиж байна. Одоо ингээд манад тэр дуучин ирээд ийм сайхан тоглолт хийсэн. Энэ хүн бол 109-ны шагнал авах ёстой шиг гэх юм уу те. За тэр тийм ийм сайхан бүтээлийг ингэж туурвж ингэж яасан учраас уншигч би тэр агуу зохиолчийг бол төрийн шагнал хүртэх ёстой 109-ны хүн гэж бодоод би яаж ийна гэдэг захиа олон удаа дараалан одоо зохиолчтой холбоо тэр захиа нэрээд тэр захиагийг уншаад судлаад үнэн юм уу худлаа юм уу те. Тэгээд энэ бүх юмны дараа л өгсдөл юм байгаа юм шиг юм л та. Тэгээд тэгэхэд чин одоо шагнал нь юу яачиж байгаа юм. Тэгээд миний бодлоор бол тийм л бодолтой байдаг. Тэгээд шагналыг авах ёсгүй гэсэн хэл ам дагуулж яваа уран бүтээлчтэй айгу хөөрхилтэй юм болов уу гэж бодож тарин хэцүү штэ. Ингээ шагнал авсан чиг надад авахсгүй байсан гэд хэл ам хийгээл одоо тий. Ер нь нэгэн тал авцсан байгаа хүнийг бол миний бодлоор нүдэ аниал заа гэдэг. Буйнараа болоод төрхий илүү юм хийх байлгүй дээ гэж бодвол баяр хүрэх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Одоо нэгэнтэй л гоё зөхгүй ч гэсэн гоё плач даашин заавад өмссөн юмхтэй үнийг чи наадтайгаа муухай байна гэж хэлж болохгүй үстэй. Тэгэхээр чи нэг энийг жоохон ингэчүүлсэн жоохон үйл ядлыг жин хасаад эсвэл жоохон жин нэмээд аюугаа наад плач чинь дүүрэн харагдах юм байна л гэж хэлэхээс биш одоо наа чи ямар муухай даашин зөө гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр шиг тэр тодорхой хэмжээний хүн хөдөлмөрлөж энэ шагналыг хүртсэн л байж таараа шүү дээ тий. Сэжүүр байсан л байж таараа. Тэгээс ямар ч юу ч хийгээгүй хүнд манай төр бас шагна гэж бол байхгүй л тий. Тэгэхээр бол хизээ авах хэрэгтэй байсан гэдэг нөгөө хугацаанд жоохон өмнө байсан байж болно шүү дээ хүмүүсийн. Тэгэнгүүт л одоо хэл ам гардаг байж байгаа. Сарагч та ирэх 2012 онд ер нь хэдэн төгрөгтэй болмоор байна? 2012 онд сая доллар. Сая доллар. За миний одоо танд өгч байгаа доллар маань сая доллар арай хүрэхгүй байхаа. Гэхдээ би өнөөдөр бас баярын энэ үдэш студидтэй доллараар хур оруулахыг хүссэн байгаа. Вау. За. Вау. Вау. Ямар гоё юм бэ? За шинэ жилийн үдэш сая доллараар биш гэхэд ямар ч гэсэн доллараар хур оруулна гэдэг чинь бол бас бас бэлэгдэлтэй.
Тийм байх. Үнэхээр Дандаа $100 шүү. Оо, ингээл одоо энэ миний гарт одоо $800 байгаа юм байна шүү дээ, тий. Аа. Энэ бол гоё байна. Энэ бол гоё байна. Яг бэлдсэн юм шиг яаж бид зүгээр төгрөг гэж хэлээгөө доллараар хэлсэн юм бол. Харин тий. Яг доллараар хэлсэн байна. Тэгэхээр энэ биелэх баха тий. Биелэх бах гэж бодлоо. Биелнэ. Сараагчтай сая доллартай болсон. За сараагчтай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сараагч маань одоо шинэ жилийн дууг айгүй их дуулдаг дуучин байгаа. Тэгээд танаас нэг хүсэлт байна л да. Тэгээд биднэрт нэг дуу дуулж өгөөч ээ. За, наач айгүй хэцүү. Яг бүснээр нь дуудана гэхэлэр би ингээд өнөөдөр ток шоуны хувцастай ирсэн. Тэгэхээр би яг тоглолтын хувцастай ирээг байгаа. Тэгтээ би өөрөө бол яг хоолоогоороо дуулаад өчье. Ямар гоё. Бүр гоё. Тэгээд гол нь сая бас шинэ жилийн дууны би попури одоо эвлүүлэг хийсэн. Тэр нь юу вэ гэхэлэр цагаан шүн шинэ жилийн шин сайхны хоёроор эвлүүлэг хийсэн байгаа. Тэгээд энэ шинжлэлийн дуунуудаа бол олон их шинжилэн ахаад шинжлэлийн дуутай болно гэж боддог. Тэгээд шинжлэлийн олон дуутай болохоор шинжлэлээр очиход одоо албан газруудад ч юм уу гоё тоглолтод ороход их урамтай байдаг. Тэгээд энэ удаад бас юу ямар дууг нь дуулж өгөх юм бэ? Ширхийг ширхгээр бодрон хайлах цаасан ширхгүй Сэвшин үлэх хөвлийн салхин намуухан дулаахан сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай шинжилий цагаан шүн дулаахан амглаа сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай шинжилий цагаан шүн дулаахан амглаа цавцагаахан цасан ширхгүүдэн дээрээс өлнөө цамдаг цонхыг шүргийнхэн аажмаар бударна алдаг үрсэн магаахан гацуурхна чимээ аз шарангыг цагаан шүн дулаахан жаргалтай алдаг үрсэн магаахан гацуурхна чимээ аз шарангыг цагаан шүн дулаахан жаргалтай Тэгэхээр бас гайхалтай сайхан дуу тэгээд бас ард түмнийхээ бас нэгэн баярын чимэг болсон бараг л сүлд дуул болох шахсан энэ сайхан дууг би дуусандаа их бахархдаг. Тэгээд энэ сайхан дууг зохиосон хөгжмөн зохиолч Балгачаа Яруу наригч Мөнхбат мөн клипийг хийсэн бүтээсэн манай Hero Entertainment-ийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэхээр өдрүүдийг маань өндөрлөх төгсөж байна. Шинэ жилийн үед хүн болгон бас хүсэлт ээжэдэг. Хүн болгонд өөрийнхөө хувийн хүслүүд байдаг л да. Үүнээс гаднаас улс эх орныхоо төлөө та ямар зүйлийг хүсэж байна? Эх орноо 2012-нд яаж бас өөрчлөгдөөсэй гэж бодож байна? Би нэг хүнээс сонссон л доо. Ер нь манай Монгол улсын хөгжлийн тенденцийг судлуулад тэгээд ер нь энэ бас зөндөө олон улсуудын хөгжлийн туршлага байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөгжих одоо тийм 5 6 арга барилууд байдаг бахал да. Одоо Монгол улс нэг 4 5 замаар явж болно, хөгжиж болно гэсэн. Тэгээ энэ судалгааг засгийн газар хийлгээсэй гэж бодож байна. Тэгээд одоо мэдээч хэрэг Монгол орныг одоо жишээлбэл Голланд ч юм уу Норвег гэдэг улсууд одоо жижигхэн жоохон орнууд байсан айгүй сайн хөгжөөл явцсан. Тэгээд хамгийн гол нь газрын баялагаа зөв ашиглаж
одоо энэ өөрсөндөө байгаа хөрөнгө болцоогоо зөв ашиглаж одоо хамгийн гол бид нар нэг юм ямар ч тийм хараар гэж ярьдаг шүү дээ тий. Монгол аргаар л нэг хөгжөөд байгаа юм шиг санагдаад байгаа юм л да нэг юм. Бид нар болж байна. Бид нар ерөн мундаг улсууд юм чинь ингээл эзэн Чингис хүртэл одоо ийм байсан юм гэл. Тэгэл ерөнхийдөө эзэн Чингисийн маань түүхийг гэдэг хараад байхад ч гэсэн ерөн бол тэр нэг зөвлөгч нарын үгийг буруу сонсдог байсан учраас энэ том гүрэн мөксөн, унсан. Яагаад гэвэл унах шалтгаанууд байсан. Тэгээ тэрийг өвгдээд сайхан түүхийг судалж, туршлагын судалж, дээрэс нь бол энэ гадны олон улсуудын судалгаа зөвлөхүүдийн юугаар одоо бас мэдээж хэрэг улс орнууд зөндөө хөгжилтэй орнуудын туршлага гэж байна. Тэрийг судалж үзэж авчилцж тэр судалгаанд хөрөнгө мөнгө зарцуулж одоо нэг гэсэндээ бол байшинг бол бид нар ингээд зүгээр ингээд хямдхан барьцдаг нэг групп баг авчраад ингээд галс мэлс барьцдаг штэ ингээд тэгээ ямар ч инженерийн зураг мураггүйгээр ингээд байшин барьснаа. За одоо энэ ханыг нэвтлээд одоо ингээд санхүү сантехникийг оруулнаа тэгээд яг тэрийн шиг манай Монгол орныг ер нь яг ийм байдалтай хөгжүүлэх гээд ах шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр одоо тэр юуг болоод те одоо анхаас нь интерьерийн босгоод улс орныхаа интерьерийг босгоод дараа нь за хэдийн хэмжээний мөнгөөр энэ босох уу те манай улс Монгол орны байшин барилганд босох уу гэнэ хөгжлийг ярьж штэ те. За тэгээд хөрөнгө мөнгөний зарцуулаад за энийг ингээ за энэ мундаг юугийн одоо газар зам тээврийн энэ том байгууллага энийг ингээд хуваагаад те жишээлбэл одоо Унгаруудны юм юуг нь за германуудаас ингээд дээр үст манайхан чинь нэг Оросын социализмын үеч нэг мэрэгчлүүд байлаа штэ. Яг тийм одоо юу зөвлөгөө авч улс орноо хөгжүүлвэл дээрэс нь стратегийн хувьд дайсагнах магадлалгүй манай улс оронд шунах магадлалгүй тийм улс оронтой холбоо тогтоож ингэж улс орноо хөгжүүлвэл их гоё юм болов гэж би бодож байгаа. Тэгээд энэ би одоо ярьж байгааг бодоход бас зөндөл хөгжих байх л да. Тэгээд энэ хөгжлийг би бас манай нэг маш юм мэддэг хүнээс сонсож саяхан би сонссон юм байна. Тэгээд энийг одоо хөгжүүлвэл бол зөв юм болов гэж бодож байна. Тэгээд энэ ийм байдлаар л хөгжүүл манай улс орн маань их зөв хөгжиж хамгийн гол нь бид нар бас солиосонд нь явмааргүй байна л да. Одоо нэг завсрын улсууд болоод те мондөг хөгжсөн хойно бид нар бүр эмээ өвөнөр болчихсон. Харин тийм ээ одоо сайхан л бидний үед яагаад ингээгүй юм бол доо гэж харамсаж сууснаас одооноос л эхлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. За баярлалаа Сарагч. Тэгээд шинэ жилийн энэ өдөр манай студид хүрэлцэн ирж үзэгчтэй маань чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд баярлалаа. Би юу яалаа өөрт чинь одоо цомог болон өөрийнхөө аргагүй Монгол аялгау за мөн сэтгэлийн 9 цэцэл DVD-г би өнөөдөр авчирсангүй учраас би өөрийнхөө бүтээгдэхүүнээ эфирээр сурталчлах хүсэлгүй байна. Тий одоо сурталчлах гэж байгаа юм шиг санагдаж магадгүй гэж бодоод би дараа нь эфирийн дараа өөр өдөр би өөрт чинь бэлгэлье гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд өөрт чинь аз жаргал эрүүлийн хамгийн сайн сайхныг хүсье. Улам нэг жилийн дараа гэхэд улам илүү үзэсгэлэнтэй, улам сайхан дур булаам харагдаж байна. Тийм биш үү? Хэдээд үгүй. Тийм баха үзчихээ. За тэгээд нандаа гэдэг үсгүй маань ийм одоо ярьцлах нь улам их сонирхолтой болж байгаа баяр хүргэе. Монголд юм хийж байгаа хүн маш их шүүмжлэлт өртдөг. Тэгэхээр тэр шүүмжлэлийг зөвийн аваад бурууг нь хэрэггүйг нь хаяад тэгээд улам их энэ ток шоугийн одоо ертөнцийг баяжуулаарай гэж хэлэх гэсэн юм. Баярлалаа. Тэгээд би тэгээд энэ жил шинэ жилийнхаа нэвтрүүлгээс эхлээд нэвтрүүлэгт орсон зочдоос зөвхөн нэг хүнийг онцлоод нандин зочин гэж энэхүү дурсгалыг бас гардуулж аяа гэж бодсон юм аа. Тэгээд танд энэхүү 2011 оны нандин зочин дурсгалыг гардуулж байгаамаа. Баярлалаа. Гоё юм бэ. За мөн. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Skytel компани ажиллаж байгаа. Тэгээ Skytel-ийн VIP дугаарууд байдаг 9111 9110 гэд эндээс та Азийн дугаар авах эрхийн бичгийг бэлэг олгоо гэж байгаамаа. Азийн дугаарыг. Тэгээд мөн партийн үзэг тэмцрийг Skytel компани зүгээс бас бэлгэлж байгаа шүү. Баярлалаа.
Тэгээд энэ сэтгүүлийг би бүр танд их онцолж тайлбарлаж өгье гэж бодож байна. Энэ Fashion Today гэдэг хуучин сонирн байсан одоо сэтгүүл алдсан. Манай Монгол костюмсийнхан гаргадаг ийм сэтгүүл байгаа. Тэгээд энд одоо яг Парист ямар зүйл мод болж байна, Миланд ямар байна гэх мэтчлэн яг цаг үеэ олсон сайхан мэдээллүүдтэй. Тэгээд эхний ер нь хуудсад энэ уншаал ингээд салахгүй байж байгаа уншаад дуусгах сайхан сэтгүүл байлээ. За тэгээд Монфрешийн унданы дэж Рамзаны текстнийг гэдэг алгуур байна. За тэгэхээр характертэй барьж байгаа дараагийн бэлэг бол Нэндэгийн шоу болоод Пүши фильмийн зүгээс энэхүү өнөөдрийн баярын нэвтрүүлгийн торгон агшин мөнхөлсөн фото зургийг бэлэг болгоо өгж байгаамаа. Тэгэхээр Пүши фильмийнхэндээ баярлалаа. Таны амьдралын дурсамжийг зургал мөнхлөн гэсэн сайхан ураатай. Тэгээ танд энэхүү зургийг бас бэлэг болгоо өгж байгаамаа. За тэгээд энэ сайхан бэлэг болон ярилцлаганд урьсан андада баярлалаа. Бидний ярилцлагыг маш их сонирхолтой болгосон эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Нэндэгийн ток шоуны нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногт эргүүлзье. Түр баяртай үзэгчтэй.